Хүүхдийг ивэх санана, хүүхдийг хамгаалж, эсэмэнд амьдрах, хөгжих эрхийг хангахын төлөө тэмцэж, хүүхдийг өөрт байгаа боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад нь тусалдаг билээ. Хүүхдийг ивэх санана, хүүхдийг сонсож, тэднийг оролцуулж, хүүхдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахад үзэл бодолд нь зохих ач холбогдол өгдөг хариуцлагатай нийгмийг зохицохын төлөө ажилладаг юм. Бидний алсын хараа хүүхэд бүр эсэмэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох. 1989 онд нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн эрхийн тухай конвенцийг батлан гаргасан байдаг. За энэ конвенцийг өөрийн батлан гаргасан түүх өөрөө бас хүүхдийн ивэх сантай маш их холбоотой. Тэгэхээр 1919 онд хүүхдийн ивэх санг үүсгэн байгуулсан Эглантийн жив анхны хүүхдийн эрхийн тухай конвенцийн маань үндсэн суурь дүрм зарчмыг бол 1924 онд тодорхойлон гаргасан байдгийг. Тэгэхээр энэ бол хүүхдийн ивэх сангийн үнэт зүйл, бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл байдаг. Бидний эрхэм зорилго бодит дэвшил гаргах замаар хүүхдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах. За, миний ард байгаа энэ башин хүүхдийн ивэх сангийн Монгол улс дахь анхны үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Одоо бас 30 жилийн өмнө гэсэн. Тухайн үед энэ оффист захирал, туслах ажилтан, за орчуулагч, жолооч гээд 4 хүний бүрдүүлээ ийм жижигхэн хамт олон үйл ажиллагаа хийжсэн байдаг. Бидний үндсэн чиглэлүүд боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж. Хэрвээ та ямар нэгэн бие сэтгэл ариусгамаар байвал ганд хэсэлүүдээ сургуулаар нэг ороод гараа гэдэг. Тэр хүүхдэд бол тийм гэгээ хариу байх. Наанда 600 км-ийн зайтай байгаа сумын эрүүл мэндийн төв дээр бид нар хурц ажиллаж чадчихээн те. Тэгэхээр зэрэг манай байгууллага тийм л хол гараар хурц чадчихээн гэсэн үг шүү дээ. Хүүхдийн эрхийг ингэж томчууд дээдэлдэг юм байна. Ингэж хүүхдийг хүндэтдэг юм байна. Хүүхдийн үгийг ингэж их сонсдог хүмүүс байдгийн биш дээ гэдэг мэдрэмжийг айгүйх авч ирсэн байхгүй. Тэгэхээр хүүхдийн ивэх сан бол ер нь хүүхдийг гэр бүл болон гэр бүлийн төстэй орчноор ингээд дамжуулан хүүхэд бүрийг хамгаалах эрхийг хангах ийм чиг хандлагыг бол баримталдаг. Төсөл хөтөлбөрт хамрагдсан бүх гэр бүл хүүхдийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажилласаар байна гэдэгт бол итгэлтэй байна. Анх манай байгууллага 1994 онд Монгол улс төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжих юм шилжилтийн үед үйл ажиллагаа явуулж байсан. За тэр үед бол бас манай улсын эдийн засаг нийгмийн байдал бол тийм амаргүй байсан. За тэр дундаа бол манай хүүхдийн эрхийн асуудал бол бас тийм олон сорилттой бэрхшээлтэй тулгарч ирсэн юм байсан. За анхны үйл ажиллагаануудын дунд бол тухайн үед хараа хяналтгүй явж исэн хүүхдүүд, за ажил хөдөлмөр эрхэлдэг байсан ийм хүүхдүүдэд зориулсан халамжийн төвийг анх Монгол улсад байгуулснаар үйл ажиллагаа маань эхэлсэн байдаг. За тэрнээс хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол бид нар маш олон чиглэлээр хүүхд рүү, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирлээ. За тэгээ өнөөдөр эргээ харахад бол маш олон зүйл хууль эрх зүйн орчны хүрээнд, за тэгээд сургууль, боловсрол, за хүүхд хамгаалал, за хүмүүнлэгийн тусалцаа гэдэг маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За одоогийн байдлаар бид нар 50 хүнтэй ийм бас томоохон олон улсын байгууллагуудыг нэг болж ингэж өгдсөн байна. За өнөөдөр бид нар Улаанбаатар хот болон 7 аймагт салбартай үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн ивэх сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлв. Хараа хяналтгүй хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд рүү үйл ажиллагаагаа чиглүүлв. Явуулын гэр цэцэрлэгийн үйлчлэгээний загвар бий болгов. Нийгмийн ажилтан бэлтгэхэд арга зүйгээр туслав. Хүүхэд төвтэй, хүүхэд удирдсан хөгжлийн үйл ажиллагааг дэлгэрүүлв. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг дэмжив. Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжин ажиллав. Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлв. Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн чадварыг бэхжүүлв. Хамтарсан багаар хүүхэд хамгааллын үйлчлэгээ үзүүлэх анхны загвар гаргав. 1-р ангийн хүүхдүүдийг дэмжих загвар бий болгов. За тухайлах юм бол энэ
тусгай хэрэгцээтэй хүүхдүүд байна. За тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих чиглэлээр ерөнхийдөө 2000-ад оноос бас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. За түүний дотор бол тэгш хамруулах боловсролын нэгжийг боловсролын яамд байгуулж бас бодлого дэмжлэг үзүүлж ажиллаж байлаа. За түүнээс гадна бол одоо сүүлийн 6 жилд буюу одоо 18-аас 24 оны хооронд Японы гадаад хэргийн яамны санхүүжилттэй тэгш хамруулах боловсролыг бага боловсролын суурь улсын түвшинд бас хэрэгжүүлсэн. За энэ төсөл маань бас тэдгээр хүүхдүүдийг ердийн сургалтын орчинд боловсрол эзэмших эрхийг хангах зорилгоор хэрэгжүүлсэн төсөл байгаа. Тухайлах юм бол одоо сургуулийн дэд бүтцэд анхаарах, нөгөө хүүхдүүдийн ариун цэврийн өрөө, за налуу зам, за туслах, тоноглол гэх мэтчлэн дэд бүтцэд шаардлагатай хуучин сургуулиудын байранд энэ бол бас ховор байдаг. Тэгэхээр энийг сэргээж засварлах. За дээр нь бол энэ эдгээр олон төрлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй хөгжлийн оц сургалттай хүүхдүүдтэй ердийн сургуулийн багш нарын ажиллах сургалтын арга зүйг эзэмшүүлэх чиглэлээр бас олон төрлийн сургалтуудыг дэдэн зэрэг зохион байгуулсан. 30 жил Монгол улсад үйл ажиллагаа явуулахын хугацаанд нэг 20 орчим орноос тийм ээ нийтдээ нэг 80 гаруй донороос 40 сая орчим долларыг хөрөнгө оруулалтыг Монголын хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхд хамгаалал, хүүхдийн эрх болон хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд энэ хөрөнгийг оруулсан байдаг. Манай байгууллага бол жишээлбэл 3 жил тутамд одоо стратеги боловсруулдаг. Стратеги боловсруулахдаа нийт ажилтнуудаа байлцуулах, мөн хамтран ажиллагч түнш байгууллагуудынхаа төлөөллөлд оролцуулаад ярилцаж хэлцсэний үндсэн дээр стратеги боловсруулад ингээд төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энд бол нийт оролцогч талуудын төлөөллийг оролцуулдаг учраас Монгол улсад яг хэрэгцээтэй шаардлагатай байгаа тэр чиглэлээр тийм ээ үр дүнтэй сайн төслүүдийг хэрэгжүүлж чаддаг гэж бодож байгаа. Санхүүжилтийн тухайд бол манайх одоо байгууллагын чадварлаг ажилтнууд өөрсдийнхөө бас мэдлэг туршлага чадвар дээрээ суурлаад одоо төслүүдэд боловсруулдаг. Төслүүд боловсруулахдаа мэдээж өөрсдөө дураараа нэг юм зохиогоод ингээд санхүүжилт хөөцөлдөд явдаггүй. Өөрсдөө бол энэ Монгол улсын одоо Монгол улсад хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад одоо ямар бэрхшээлүүд байна, яг орон нутагтаа, сургуультай, багш нарт, эцэг эхчүүдэд, хүүхдэд тулгымцсан асуудал нь юу байгаад байгаа. Тэрийг бол олж илрүүлэхдээ маш их судалгаан дээр үндэслэдэг. Монгол улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдал гэдэг судалгааг бол тогтмол одоо хийдэг. Эннийхээ одоо энэ судалгааныхаа үр дүн дээр үндэслээд хаана ямар хэрэгцээтэй байгаа, хаана хүүхэд одоо боловсруулаас хоцрох гээд байгаа, хаана хүүхэд боловсролын одоо гадна үлдэж гин, эсвэл сургуультай байсан ч гэсэндээ сурч боловсрох одоо үйл ажиллагаанд нь ямар саад бэрхшээл тохиолдож байна, түүнийг хэрхэн одоо шийдвэрлэхэд манай байгууллага хамт олон хэрхэн тусалж чадах вэ гэдэг дээр бол анхаарлаа төвлөрүүлдэг. Хүний эрхийн чиглэлээр тэр дундаа хүүхэд хамгааллын чиглэлээр дэлхийн одоо тэргүүлэгч мэрэгжлийн байгууллагын хувьд Монгол улсад гарч байгаа өөрчлөлт, шинжилтийн үед нэрвэгдсэн, өөрөөр хэлбэл нийгмийн шинжилгээний хүрээнд одоо ядуурл, архиталт, ажилгүйдэл, гэр бүл салалт маш ихээр одоо бий болсон энэ улс оронд хүүхдэд нь хамгааллын яаралтай тусламж үзүүлэх гэж хүүхдийн эвэг сан Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахдаа анхны хөтөлбөр маань бол хүүхэд хамгааллын хөтөлбөр байсан юм аа. 2004 онд бол шинжлэх ухааны технологийн сургуульд нийгмийн ажилтныхын ангид элсэн ор суралцсан. За тэгээд төгссөн цагаас хойш хүүхдийн эвэг сан гэдэг энэ том айлд анх нөгөө хүүхэд төв буюу одоо хараа гяналтгүй хүүхдүүдэд өдрийн үйлчлэг үзүүлж исэн энэ төвд нь бол анх орж исэн. Хүүхэд төв болохоор хүн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд өдрийн үйлчлэг үзүүлж исэн. Өглөөний цай өгдөг, хувцсыг угаадаг, хоол өгдөг, сурч хөгжих одоо бүхэл одоо боломжоор нь хангадаг ийм төв байсан. Манай төв дээр бас нийгэмшүүл цирк гэдэг ийм нарны циркийн
дэмжлэгтэйгээр хэрэгжижсэн юм төсөл удаан хэрэгжсэн байдаг. Хүн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдтэй яг тэдний төлөө ажиллаж бас үзсэн, тэдний дунд байж үзсэн, тэднийг ойлгохын төлөө бас хичээж ажиллаж байсан. Тэгээ яг энэ үе бол миний мэргэжлийн бас одоо нийгмийн ажилтан болсон хүний хувьд бол мэргэжлийн манаас оргил үе гэж би хувьдад үгэндэг. Тэгээ хүүхдүүд маань одоо ч гэсэн ингээ ярьдаг те. Багшаа би тэнд байна, ийм байна. Би тэдэн хүүхдтэй болцсон байна багшаа. Та эмээ болсон шүү гэд ярьдаг тохиолдол бас надад байдаг. Тэгээд тэр болгон бол эргээд дурсахад маш их юм одоо дурсамжтай байдаг. Хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэхийг дэмжив. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, нийгмийн харилцааг дэмжив. Хүүхдийг зодож шийдэхийн эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж эхлэв. Хүмүүжлийн эерэг аргыг анх нэвтрүүлв. Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог хөгжүүлэх ажлыг санаажлав. Оролцооны загвар хөгжүүлж, хот, орон нутагт хэрэгжүүлв. Хүүхэд хамгааллаар төрийн албан хаагчдын чадварыг нэмэгдүүлв. Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн анхны загвар бий болгов. Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийг дэмжив. Засаглал дахь хүүхдийн оролцооны загварыг санаачлан эхлүүлв. Тэгэхээр манай агентлаг бол энэ үе үеийн хүүхдийн эвэг сангийн үе үеийн удирдлага ажилтнуудтай нэгт хамтын ажиллагаатай явж ирсэн. За төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэй хүүхд хамгааллын чиглэлээр их судалгаануудыг хийх, за хүний нөөцийг бэлтгэх, ялангуяа ихтэй сургуулиудад нийгмийн ажлын танхимуудыг байгуулах, нийгмийн ажил үйлчилгээ, нийгмийн ажлын онолыг бий болгоход бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн ийм байгууллага юм байна. Монгол Улсын засгийн газар бол хүүхдийн эрхийн тухай конвенцэд нэгдэн орсноороо 4 жил тутамд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хороонд тайлан илтгэлээ хөргүүлдэг. За энд анхны хүүхдийн бие даасан илтгэлийг боловсруулахад Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага хүүхдийн эвэг сангийн тухайн үеийн удирдлага хамт олон бол маш сайн санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. Хамтарсан багаар хамгааллын үйлчилгээ үзүүлэх энэ арга зүйг бол Монгол улсад танилцуулж, түгээн дэлгэрүүлж ингэж ажилласандаа баяртай байдаг. За энэ бол үргэлжлээд бид одоо нийгмийн ажлын үйлчилгээг хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хамгийн гол одоо анхан шатны нэгж дээрх мэрэгжлийн одоо ийм ажил мэрэгжлийн хүмүүс байдаг. Энэ хүмүүсээ бид бэхжүүлж хамтарсан баг гэдэг бүтцийг Монгол улсад хэрхэн ажиллах вэ? Өөр мэрэгжлийн хүмүүс, өөр салбарын хүмүүс нэгдээд анхан шатны нэгж дээр, хороон дээр, суман дээр одоо хүүхд хамгааллын мэрэгсэн үйлчилгээг яаж үзүүлэх вэ гэдэг дээр анхны гарааг бол арга зүйг дэмжлэгийг хүүхдийн эвэг сан бол үзүүлсэн байдаг. Боловсролын тогтолцоо маань 11-12 жилийн тогтолцоонд шилжсэн байгаа. Энэ үед гарсан хэрэгцээ маань юу гэхээр зэрэг 6-7 настай хүүхдүүдийг сургуульд хамрагтарт нь бэлтгэх, ялангуяа тэр үед боловсролын үйлчилгээний дутагдж байгаа хүч нөөцийг сайжруулах энэ чиглэлээр төслүүд маань чиглэж байсан. За түүнчлэн одоо боловсролын орчин дах хүүхд хамгааллын асуудлыг бас хөндөж тавьж ирсэн тэр үед. Тэгээд 5-6 оны үед энэ боловсролын тухай багц хуульд энэ боловсролын байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах хэлцээг сайжруулах, баталгаажуулах чиглэлээр бас нэлээд ажлууд хийж тусгаж байсан. За мөн түүнчлэн одоо 2008 онд сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг анхудаа боловсруулж их хурлаар батлуулж ирсэн. За энд бол энэ тухайн үед одоо боловсролын яам болон бусад холбогдох байгууллагаас ажлын хэсэг гараад за тэгээд энэ ажлын хэсэгт манай байгууллагаас бас оролцоод бас нэлээд идэвхтэй ажиллаж байсан. За тэгээд энэ хууль батлагдсан гарснаар тухайн үедээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байсан, ялангуяа тэр хоолны мөнгө төлж чадахгүй байсан ядуу эмзэг үлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш эрхийг баталгаажуулахад том алхам болсон юм. Хүүхдээ би яаж эрг аргаар хүмүүжүүлэх вэ? Яаж ёс суртахуунтай болох вэ? Яаж сайн хүн болох вэ гэдэг асуудал бол ингээд нэг номерын асуудал болсон байдаг те. Эцэгчүүд маань яадаг вэ гэхээр одоо хүүхдтэй би цаг гаргаж чадахгүй байна. Хүүхдээ зөвөр үлгэрлэж чадахгүй байна. Хүүхдтэй юу болоод аавыг би ойлгож чадахгүй байна гэсэн асуудал бол ингээд хэлээд идэг. Энэ бол бас ингээд нэг бэрхшээл болоод байна л да хүүхд хүмүүжлийн талаас. Тэгэхээр хүүхдийн эвэг сан бол
ер нь одоо эцэгчүүдийн дунд өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга гэсэн юм хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг л дээ. Тэгээд энэ одоо хөтөлбөрийн гол агуулга нь юу вэ гэхээр хүүхдийнхээ насны онцлогийг яаж мэдх юм бэ те таны мэдхийн. За хүүхдтэйгээ ямар аргаар би харилцах юм? Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд одоо ямар аргууд байдгийг тэ аав ээж насан туршич эсвэл багш ч юм уу тэ ах ээж нь ингээд насан туршсан хүмүүс хажууд байхгүй ч гэсэн одоо ямар нэгэн асуудал тулгархад эерэг аргаар шийдвэрлэдэг хүчирхийллийн арга хэрэгэлдэггүй тэ одоо ийм бие даасан байхад нь бол ингээд нөгөө туслах энэ арга зүйг бол одоо 2006 оноос хойш бид нар бол ингээд Монгол улстай бол ингээд түгээн дэлгэрүүлээд энэ хөтөлбөрийг яаж илүү олон одоо хүмүүст хүргэх вэ гэдэг талаас бол ингээд ажиллаад явж байна. Тэгэхээр энэ маань бол яадаг вэ гэхээр урт хугацааны зан үйл өөрчлөлтөд чиглэсэн одоо ийм хөтөлбөр байгаа. Хүүхд хүмүүжлийн эерэг арга гэж сургалтанд одоо чиглүүлэгч багштай одоо үндэсний сургагч багшаар суралцж байгаа. Яг ингээд ажлын байран дээр нэрэл цуг туслаал, цуг яваал тэ одоо шинэ нийгмийн ажилтнууд ч гэсэн ингээд нөхцөл байдлын үнэлгээ яаж хийхин цуг хийгээл айлаарч бас цуг явдаг тий. Ингээд бүр яг ингээд анханаас нь детачлаад бүх юм ингээд анханаас нь ингээд ажлын байран дээр зааж өгдөг нь айгүй таалагддаг. Тэрний хэрээр бас маш их сурсан. Тэгээд бас давхар одоо мэрэгжлийн хүмүүсээр биднэрт бас давхар зөвлөгөө өгүүлдэг, стресс менежмент хийдэг ч юм уу энэ байдал нь айгүй таалагддаг. Хүүхэд хамгааллын арга зүйн төв байгуулав. Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламжийн арга зүй нэвтрүүлв. Хүүхэд залуусын ардчлалын боловсролыг дээшлүүлв. Уралдаанч хүүхдүүдийн эрхийн төлөө хамтран ажиллав. Монгол дэлхийг зочроосон цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ орууллаа. Сургуультай хамтран хүүхэд хамгааллын чадварыг бэхжүүлж байна. Шинэ зуунд эрэлттэй хувь хүний ур чадвар энтерпренершип боловсрол олгов. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оролцож эхлэв. Манай хөтөлмөр нийгмийн хамгааллын амтаа хүүхдийн гэсэн энэ 30 жилийн хугацаанд бол хамтын ажиллагааны хүрээнд олон том одоо төсөл хөтөлбөрүүдээр бол хамтран ажилласан. За мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, за хүүхдийн эрхийн конвенцийг бас хэрэгжүүлэх, энэ чиглэлээр бас мэргэжилтэн боловсон хүчин салбар дундын байгууллагуудыг чадваржуулах чиглэлээр гэх мэтчлэн олон ажил дээр бол одоо манай яамтай хамтран ажилладаг. Хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгыг энэ оны 1-р сард бол улсын хурлаар батлууллаа. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бас хүүхдийн сан маань бусад олон улсын байгууллагууд ч гэсэн бидэртэй бас одоо нэгт хамтран ажилласан. Ялангуяа бас хүүхдийн сан маань одоо хүүхд хамгааллын мэдлэг хандлага дадлын судалгаа гэж энэ том судалгаа гэсэн 2023 онд хийсэн байж байгаа. За дээр нь бид нар сэтгэл зүйчдэд зориулсан мэрэгжлийн супервижнийг бол хөгжүүлж эхэллээ. Монгол улсад нийгмийн ажил гэдэг мэрэгжлийг хөгжүүлэхдээ дараагийн түвшинд нь бол хөгжлийн дараагийн түвшин буюу нийгмийн ажил үйлчилгээний супервижн гэдэг одоо анхны гарын авлага арга зүйн баримтчиг боловсруулан гаргаад одоо 30 жилийнхаа хойд дээр бол нийт одоо мэрэгжлийн ажилтнууд хүүхд хамгааллын салбартаа бол өргөн барьж байна. Сүүлийн 5 жилд хэлэхэд бол бид нар орон нутгийн өсвөр үеийнхэнд энтерпренершипийн боловсрол хүүхний ур чадвар олох чиглэлийн ийм төсөл дээр бол ажиллаж байна. За энэ төсөл мэн гэхэд бол одоо үнэхээр одоо Монгол улсын чиглэлээр бол боловсролын салбарт бол энэ чиглэлээр бол тодорхой зүйлүүд бол өмнө хийгдээгүй байсан ийм шинэлэг төсөл хэрэгжүүлээд явж байгаадаа бол баяртай байдаг. Ер нь орон нутгийн одоо хүүхэд залуучууд тэгээ тухайн одоо өөрсдийнхээ хязгаарлалт өндөрлөл нөхцөлдөө ер нь яаж өөрөөрөө хөгжүүлэх үү? За тухайн орон нутгтаа бас яаж цаашдаа одоо орон нутгийн хөгжөлтөнд хувь нэмрээ оруулаад явах уу? Тэгээ ер нь цаашдаа бол сүүлийн үед их чухал болж байгаа энэ хувь хүний ур чадвар гэдэг нийгэмслэг хөдөлгөөний ур чадвар гэж хэлдэг тийм. Энэ ур чадварыг хөгжүүлэх чиглэл дээр бол үнэхээр одоо ийм шинэлэг алхам болсон ийм төсөл хөгжүүлж байгаа да. Хүүхдийн өвөг санд бол энэ чиглэлээр ажиллаж байгаа бол ингээ баяртай байдаг тийм. За бидний одоо боловсруулсан эсэл гэдэг ярихаар манайхан одоо ерөнхийдөө ойлгодог болсон тийм энэ хүүхний ур чадварыг хөгжүүлэх энэ сургалтын хөтөлбөр байж байгаа. Энэ одоо эсэл сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань сургалтынхаа дараа цөмөрө баг болоод тэгээд орон нутгийнхаа нэг одоо тодорхой асуудлуудыг олж хараад тэрийг шийдэх одоо арга замуудыг одоо саналуудыг бол дэвшүүлээд тэгээд төслийн одоо санаа босруулаад пич сургалтанд оролцоод тэгээд яг бодит мөнгө аваад бодит одоо асуудлыг бодит одоо байдлаар нь бол хэрэгжүүлдгээрээ бол онцлогтой. Хамгийн анхны миний төсөл маань болохоор EPIC буюу ковидын хариу арга хэмжээг сайжруулахад техникийн тусалцаа үзүүлэх энэ төсөл байсан. Ер нь 21 аймаг 330 сумын бүх эмч эмнэлгийн ажилчид за бүх эмнэлэгт нь хурж ажилласан ийм төсөл байсан гэсэн үг. Тэгэхээр яг ковидын үед
цар тахлын үед төсөл маань хэрэгжээд яг тухайн үед ажиллаж исэн эм чимлийн ажилчдад нэгэн шаардлагатай байсан мэдээлэл дээрээс нь чадваржуулах сургалтуудыг хийж чадсандаа нэлээд баяртай байдаг. Тэгээд энэ төсөл маань зөвхөн хүүхэд гэхээсээ илүү бүх эрүүл мэндийн байгууллагаар үйлчилж байгаа хүн тус бүр түүн дээр нэмэх нь хүүхдийн хэсэг маань орсон учраас ер нь бол Монгол улсын 3,500,000 орчим иргэдэд бол бүрэн хүрч чадсан эм чимлийн ажилчдаараа хүрч чадсан л гэж бодож байгаа. Хүүхдийн шүдний өвчлөл аюу өндөр байгаа. Дээрээс нь бид нар хүүхдийн яаралтай тусламж тэр дундаа осол гэмтэл осол гэмтлийн үеийн яаралтай тусламж дээр энэ төр бид нар хөдөө орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадваржуулах нэгэн чухал шаардлага байгаа учраас энэ дээр бид нар төвлөрч ажиллаад төсөл хөтөлбөрөө нэлээд өргөдүүлж ажиллах зорилготой байгаа. Манай сургууль 2018 оноос хойш өдөө хүртэл 6 жил Японы хүүхдийн хэвийн сантай хүүхд бүрийг босрол тэгш амруулах зарчим төслийг хэрэгжүүлээд ингээм хамтран ажилласан. Буюу ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд ердийн сургуульд бусад хүүхдүүдтэй хамт сурч хөгжиж хамтдаа суралцах ямар боломж байдгийг бид бүхэн төслөөрөө хэрэгжүүлээд хүүхдүүдэд хөгжүүлээд сургаад ингээ явж байгаа нь хамгийн том давуу тал байгаа. Хүүхдүүдийг ээж аавуудыг бас нэг хүн байх, зөв хүн байх гэдэгт нь бол давхар сургалтад явдаг. Тэгээд тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань тэр хүүхдүүдтэй ердөө хүүхдүүд хамтаа сурснараа өөртөө ихтэй байх, сэтгэл ханамжтай байх, харилцаанд орох бол их нөлөөтэй байгаа. Ердөө хүүхдүүд бол тэр хүүхдүүдийг хараад бас тэднээс суралцах, итгэлтэй байх, тэднийг хайрлах, хүмүүнлэх байх дээр бол маш их өөрчлөлт гарч байгаа. Ер нь бол хүүхдтэй туслах, хүүхдийг хүлээн зөвшөөрөх гэдэг бол хамгийн чухал. Хүүхдийн сэтгэл зүйн стресстэй гамшиг нөхцөл байдал эсвэл ямар нэгэн хямрал нөхцөл ялангуяа хүчирхийлэл дарамтаас үүссэн сэтгэл зүйн энэ стрессийг төгшүүрийг зовнил шаналлыг бууруулахад бол бид нар хүүхдийг явуулсан хүүхдийн сэтгэл зүйн анхны тусламжийг хүүхдэд яаж үзүүлэх вэ гэдэг арга зүйг бол 2016 оноос эхлээд энэ Монгол улстай бол ингээд нэвтрүүлээд ашиглаж байгаа. Тэгэхээр энэ арга зүйгүүд бид нар 2016 онд Монгол улсын Архангай, Өөрхангай аймагт хүндрэл зуд болсон сумдын сургуулийн дотор байрны багш, сургуулийн нийгмийн ажилтан, дотор байрны бусад жижигүүртэй гэсэн ажилтнуудад бол ингээд энэ арга зүйг зааж хэрэгжүүлж эхэлсэн байдгийг. Хүүхэд ямар нэгэн сэтгэлийн зовир шаналгаатай байгааг соргоор ажиглаад цаг алдахгүй хүүхэдтэй ингээд холбоо харилцаа тогтооход нийгмийн ажлын байт юм уу сэтгэл зүйн талын эсвэл яадгийн тэр зохих халамж хамгааллын үйлчилгээнд бол холбон зуршлаад үйлчилгээг чанартай үзүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Даван туулагч дээлтэй үйлчилгээний арга зүйг сүүлийн 3 жилийн хугацаанд бол танилцуулж ингэж нэвтрүүлж ажиллаж байна. Энэ бол маш өргөн хүрээний ийм интервенц байсан. Энэ ямар учиртай вэ? Хүүхд хамгааллын чиглэл бол ерөөсөө хамтарсан баг болон хүүхдийн байгууллагын дан ганц чиг үүрэг биш юм байна. Хүүхэд хамгаалалд оролцдог бүх талууд, цагдаа, шүүх, прокурор, улсын өмгөөлөгч, хамтарсан багийн гишүүд маань, эмнэлгийнхэн маань, төрх эмнэлгийнхэн маань, дээр нь бидний соёл боловсролын байгууллагын ажилтан албан хаагч нар маань, онцгой байдлын газрынхан маань гэд энэ бүх хүүхдтэд тулж ажилтдаг, хүүхдэд төрийн үйлчлэгийг хүргэдэг энэ алба хаагч хүмүүс маань өөрсдөө бас сэтгцийн гэмтэлд суурилсан даван туулагч дээлтэй үйлчлэгээний арга зүйд суралцаж байгаа нь бас бидний хувьд Монгол улсад шинэ мэдлэг, туршлагыг танилцуулж байгаа дараагийн маань ажил байж байна. Хүүхдийн хэвийн сангийн хийж гүйцэтгэдэг олон ажлын нэгний дотор манай хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр багтдаг. Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөөр бид нар аливаа байгалийн гамшигт эрсдэл үзэгдэлд автсан орон нутгийн иргэд малчид иргэдийн хүүхдүүдэд зориулсан ийм тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг юм аа. Хамгийн сүүлд гэхэд бид нар энэ зудаар малгай болсон, малаа алдсан маш олон зуун иргэдэд бас тусламжийн хөтөлбөрөөр ингэж хөргөжүүлсэн байгаа. Зудны давтамж бас их орж чинь тий. Энэ бол бас дэлхийн нийтээр явж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ийм сөрөг нөлөө юм байгаа. Зуд болдог, малчин өрхүүд маань малаа алддаг, амжиргаа алддаг. Энэ эргээд хүүхдийн сайн сайхан байдал, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд гэдэг маш олон асуудлуудад ингэж сөрөг нөлөө үзүүлдэг учраас бид нар зайлшгүй ингэж ажиллах хэрэгтэй болдгоо. Яагаад гэх юм бол малчтын үед
малаа аврах гэд хамаг одоо өөртөө байгаа мөнгө санхугаа тийшээ зардаг байхгүй. Тэгэхээр хүүхэд маань орхичдаг. Тэгэхээр тэрнлүү чиглэлсээ одоо хүүхдийгээ бас аварч үлдэх гэдэг юм уу те хүүхдэд туслах юм үйл ажиллагаа заашгүй хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр иймэрхүү үйл ажиллагааг бид нар маш богино хугацаанд хийдэг юм одоо туршлагатай чадамжтай юм байгууллага байна. Бид нэр ингээд зориод ирж байгаа энэ сайхан байгууллага бид нарт одоо гараа тусламжийнхаа гараа сунгаж байгаад нь одоо маш их баярлж байна. Малчин бид нар ч одоо ер нь тэгээд гадны одоо сайхан сэтгэлтэй донорууд, хандивлагчийн байгууллагуудын тусламжтайгаар бид нар бас энэ төслөө цааш нь өргөжүүлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За ялангуяа энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол дэлхийд даяараа өгж байгаа маш том асуудал байгаа. За Монгол улсын хэмжээнд ч гэсэн энэ чиглэлээр бас төр засгийн байгууллагууд анхаарал тавиад одоо түрүүчээсээ энэ 1 тэрбум мод энтергээ томоохон төслөлт бүр эхэлж байгаа тийм. Тэгээ энэ дээр бол бид нар бас хүүхдийн ивэксэн дараагийнхаа 5 жил, 10 жил, 20 жилд бол тогтож ажиллах болов гэсэн юм шигтэй байгаа. Мэдээж хийж ирсэн боловсрол хүүхд хамгаалал гэдэг юм үндсэн чиглэлүүдээр бол үйл ажиллагааг өргөжүүлээд явна. Цаашдаа бол энэ хүүхдийн сайн сайхны төлөө даа ялангуяа энэ цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөнд орж байгаа магадaltaй байгаа нэргэд орон нутглуугаа чиглэсэн үйл ажиллагаа өргөжүүлээд явна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Бид ийм хүүхдүүдтэй ажиллах боломж байна, бид нар чадах юм байна гэдэг ирээдүгөө олж харсан нь хамгийн том давуу тал гэж харж байгаа. Хүүхдийн эвэг сан ч гэсэн одоо энэ мэдрэмжтэй байдлаа цаашд хадгалж тэмцэх, тэдгээр асуудлуудыг багасгахад цаашдаа өөрийнхөө үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж итгэлтэй байна. Чадварлаг, туршлагатай, мундаг, салбартаа тэргүүлэх чиглэлийн мэрэгжилтэн та бүхэнтэйгээ хамт ажиллаж байсандаа маш их бахархдаг. Энэ бүх түүх, амжилт олтыг бүтээж чадсан бүх ажилчдаа 30 жилийн баярын мэндийг хүргэе. Хамгийн гол нь эрхэдлэгч хүүхдүүдтэйгээ өргөлжлүүлэн эрчимтэй ажиллах болно. Тэгээ үр хүүхд болгондоо одоо бахархан дуурайх аав ээж нь байгаарэ гэж хүсэж байна. Дэлхийн хүүхдийн сайн сайхны төлөө бол Монголын хүүхдийг ивэлсэн тодорхой хэмжээгээр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид бүгдийн түүх бол Монголын хүүхдийн байгууллага, Монголын хүүхд гэр бүлийн сайн сайхны төлөөх хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүх шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За бүхий салбарууд хүүхэд бүрт одоо бас хүүхдийн дээд төршгийг хангасан ийм одоо хандлага төлөвшүүлэхэд бас бидэнтэй бас цаашдаа 30 жилдээ хамтран ажиллана гэж найдаж байна. Хамгаалуулах эрхийг одоо төгс хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн та бүхэнд чин сэтгэлээсээ ойн баярын халуун мэндийг хүргье. I want to express my heartfelt thanks to everyone who has been part of this journey. From our dedicated staff, government officials and civil society, to our international partners, teachers, social workers, parents, herders, children, and generous donors. Together, we have worked tirelessly to improve the lives of children across Mongolia. Your efforts have paved the way for lasting change and created a better future for every child in Mongolia. And as we look ahead, I'm confident that Save the Children will continue to make real, meaningful changes for Mongolian children, ensuring their rights are upheld and their dreams come true.
Don't